За дараагийн жидээрээ уулзж байгаадаа баяртай залуусаа. Тэгээд өнөөдөр бүгдээрээ одоо ер нь шинжилгээний суур хичээлийг үзэх болно. За тэгээд одоо бүгдээрээ эхний ээлжинд юу сурах хэрэгтэй вэ гэхээр одоо энд нэг харагдаж байгаа энэ график байгаа даа тийм. Энэ графикын дээр байгаа энэ дөрвөлжин дүрс яг ямар учиртай юм бэ? За бидний одоо мэддэг график буюу одоо 10 жилээсээ ч юм уу их сургуульдаа ч юм уу ингээд нэг мэддэгсэн график бол нэг юм иймэрхүү нэг өсөж буурсан юм үргэлжилсэн юм график байдаг гэсэн шүү дээ тийм. Иймэрхүү ч юм уу тийм. Гэтэл одоо бидний TradingView програм дээр ч юм уу эсвэл ямар нэгэн одоо койны биржүүд дээр ч юм уу хэрэг анзаарах юм бол нэг ийм одоо дүрс байгаад байгаа. За энэ дээр харах юм бол нэг ийм урт ийм нарийнхан одоо зүв шиг юм та. За тэгээд ийм дөрвөлжин одоо лаа шиг юм та. Ийм зүйл байгаад байгаа. Тэгэхээр энэ зүйлийн талаар өнөөдөр бүгдээрээ мэднэ. Тэгээд энэ зүүн яагаад гараад байгаа юм? Их бин яг яаж гараад байгаа юм бэ? Гэдэг талаар өнөөдөр бүгдээрээ үзэхээс гадна арилжааны суур шинжилгээ бол спорт resistance хоёрын талаар үзэх болно. За ингээд бүгдээрээ хичээлд орцгоё. За тэгвэл эхлээд бүгдээрээ энэ зүйл энэ нэг лаа шиг юм те. За яг үүндээ нэг лаа гэдэг. За candlestick гэж нэрлэдэг. За candlestick гэдэг яаж бичдэг вэ гэхээр candlestick гэж нэрлэдэг байна. За тэгээд ер нь бол монголоор яг нэрлэх юм бол лаан чарт гэж нэрлэдэг. За тэгээд энэ лаан чарт маань хаанаас үүсэлтэй вэ гэхээр Японоос үүсэлтэй юм байна. Бүр Японд хамгийн анх одоо энэ candlestick гэдэг энэ чартыг гаргаж ирсэн. За энэ candlestick гэдэг чарт маань бусад одоо чартнуудаас ямар одоо онцлогтой юм бэ гэхээр за жишээлбэл те үндсэн нөгөө хувьцаа энтер дээр байдаг үндсэн ийм чарт байна. За эсвэл за нэг олон төрлийн чартууд байдаг дөө. За нэг иймэрхүү ч юм уу те иймэрхүү ч юм уу та анзаарсан байх. Чартууд байдаг. Гэхдээ энэ чартнуудаас яг юугаараа ялгаатай юм бэ гэхээр яг арилжаачдад болон одоо техник анализ хийдэг хүмүүс за шинжээчдэд одоо хамгийн мэдээлэл сайн өгдөг чарт буюу энэ чартыг нэг уншихад хамаагүй одоо хэлбэр байдаг. За энэ чарт маань яг үнэндээ нөгөө нэг эрэлт нийлүүлэлт буюу одоо байрууд болон сэлрүүдийн үндсэн одоо за сэлрүүдийн хийсэн үйлдэлээс улбаалж гарч ирсэн одоо ханшийн үзэгдэл гэхгүй. Тийм учраас яг энэ чартыг бас юу гэж хэлдэг вэ гэхээр яг эрэлт нийлүүлэлтийнх нь одоо сүүдэр за бүр цаашлаад хүмүүсийн сэтгэл хөдлөлийн за хүмүүсийн хэрэглээний сүүдэр бол чарт юм аа гэж хэлдэг. Тийм учраас энэ чартн дээр яг техник анализ хийгээд одоо таамаглал дэвшүүлж сурах нь маш чухал байгаа гэсэн үг. За тэгвэл candlestick гэж нэрлэдэг юм байна. За candlestick маань үндсэндээ хоёр бүтцтэй. За эхний бүтц нь юу байх вэ гэхээр үндсэн бие буюу body гэж байгаа. Үндсэн бие буюу body. За үндсэн бие маань яг энэ дөрвөлжин хэсэг маань байна. Хэр зэрэг урт эсвэл хэр зэрэг богино байх нь хамаагүй. Энэ бол үндсэн бие. За би бичээд өгье заяа. Body буюу үндсэн бие. За үүний дараа болохоор энэ нэг зүү шиг юм байна. Үүнийг яг зүү буюу weak гэж нэрлэдэг. За энэ дээр одоо хэлээ. Ийм. За энийг болохоор weak гэж нэрлэдэг байна. За ингээд яг лааныхаа үндсэн бүтц маань за улаан байна уу ногоон байна уу хамаагүй body болон weak. За. За тэгвэл энэ зүү хаанаас гараад байна? Энэ body нь яг яаж гараад байгаа юм бэ гэдгийг одоо бүгдээр харъя л да. За хэрвээ анзаарах юм бол энэ дээхэн далд одоо энэ минутууд, цагууд тэгээд сараар бүр 7 хоногоор ингээд ханшийн чартыг харна гэдэг. Тэгвэл яг энэ нь юу гэсэн үг вэ гэхээр ер нь бол ханшийн хөдөлгөөнийг одоо тухайн цагт одоо жишээлбэл одоо 11 цаг өнгөрч ин тэ 11 цагаас 12 цагийн хооронд ханш маань яг одоо ямар замыг туулсан юм бэ? За жишээлбэл доллар маань 2400-аас 2405 хүртэл энэ ханшийг туулсан байна гэдэг одоо энэ ханшийн тэмдэглэгийг энэ чарт бидэрт өгөөд байгаа гэсэн үг. За жишээлбэл одоо 11 цагт шинэ чарт гарсан. Энэ чарт маань улаан чарт. За энэ 11-ээс 11:00-аас 11:59 минут одоо 59 секунд хүртэл те. Ингээд нөгөө нэг явсан ханшийн хөдөлгөөн маань ингэж харагдаж ирэх гэсэн. За ингээд нэг цагийн чарт дууслаа. Нэг цаг дуусны дараа дараагийн чарт эхэлнэ. За дараагийн чарт маань мэдээж хэрэг улаан буюу унсан чарт учраас доор дууссан байна. Тэгвэл яг энэ дууссан
буюу энэ хаагдсан цэгээс эхлээд дээшийгээ одоо ханш маань өсөж болно. Ингээд өсөж болж байна. За энэ мэдээж хэрэг өссөн учраас ногоон буюу ногоон чарт. За тэгэхээр 11 цаг 00-аас 11 цаг 59 минут 59 секунд хүртэл нэг унсанлаа. За тэгээд энэ хаагснаас нь эхлээд нэгдэж байгаа гэсэн үг. За тэгээд ханш маань дээш өссөн учраас өссөөрөө байгаад энд одоо хаагдлаа гэж бодоход одоо өссөн учраас дээрээ хаагдаж байна. Тэгэхээр хэрэг анзаарах юм бол улаан кандл маань доор хаагдаад ногоон кандл маань энд дээр хаагдана гэсэн үг. За хаагдана гэдэг маань тухайн цаг дуусч байгаа. За тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр хэрэг бид нэг цагийн чарт буюу одоо энэ нэг цагийн чартн дээр хэрвээ дараад график харах юм бол яг энэ нэг ширхэг одоо candlestick маань нэг цагийн хөдөлгөөн. Нэг цагийн ханшийн хөдөлгөөн буюу эндээс за 2433 гэдэг ханшаас энэ нэг цагийн туршид унаад 2406 гэдэг ханш хүртэл унсан юм байна гэдэг одоо гэдгийг бидэрт илтгэж байна гэсэн. За тэгвэл ингээд яг бүтэн candle буюу яг ингээд унаад тэр чигээрээ хаагдах. За өсөөд тэр чигээрээ хаагдах. Иймэрхүү бүтэн candle гарч болдог. Заримдаа ийм weekday candle гарч болно гэсэн. За энэ weekday candle тэгвэл хэрхэн гарч байгааг одоо бүгдээр харцгаая. За 12 цагаас 10 одоо 1 цаг хүртэл энэ ногоон candle маань гараад дуссан. За тэгвэл энэ ногоон candle энд хаагдсан ч мэдээж яг хаагдсан цэгээсээ дараагийн цагийн candle гарна. За дараагийн цагийн candle маань доошоо унлаа гэж бодъё л да. За унаж байж байгаа. За энэ хүртэл унсан. За эхлээд цаг хаагдаас өмнө эхний 30 минутанд энэ хүртэл унсан байж болно. За тэгэнгүүт энэ хүртэл унсан гэвэл хамгийн доод цэгээ одоо бүгдээ одоо энэгээр тэмдэглэжээ. За энэ хүртэл унаад дараа нь 45 минут гэхэд одоо хөдөлгөөн энэ хавьд явж байгаа. Тэгвэл маш хүчтэйгээр өслөө. Маш хүчтэйгээр өсөөд энд одоо хамгийн дээд цэг нь хүртэл өссөн. За тэгээд яг 55-аас эхлээд одоо яг 59 минут гэхэд буцаж унаад энд хаагдсан байх гэж үү. Тэгвэл мэдээж иргэн дээр нээгдсэн цэгээс ханш маань доош унсан учраас энэ маань улаан candle болж хувирна гэсэн. За улаан candle болж хувирсан. Ингээд цаг хаагдсан. За тэгвэл яг одоо нээгдсэн болон хаагдсан ханш маань энд боловч тухайн цагийн одоо үед те магадгүй 1 цаг 45 минут 1 цаг 50 минутад одоо явж исэн ханш байгаа шүү дээ. Энэ ханш маань болохоор яг туулсан тухайн цагт нөгөө хүрсэн ханшийг ийм week-ээр тэмдэглэдэг гэсэн үг. Ойлгосноо тийм энэ week. За ингээд week-ээр тэмдэглэдэг. За энийг би жоохон нарийн болгоч. За өөрөөр хэлбэл энэ маань за яг өнгө нь бол улаан week байна гэсэн үг. За одоо тэгвэл бүгдээрээ ойлгож байна тийм. Их би маань яагаад гардаг вэ? Энэ week яагаад гардаг вэ гэдэг шалтгааныг одоо бүгдээрээ олцголоо. За тэгвэл унаад энэ тагсан чинь дараагийн candle яаж гарах вэ? Дараагийн candle чиглэл за бүгдээр унгаач. Тэгвэл энэ чигээр унаж болно. За энэ чигээр унсан ч гэсэн яг хаагдах үедээ баг зэргийн өсөө тааглаа гэж үү. За эхлээд энэ хүртэл унсан. За тэгвэл энэ унсан хамгийн доод цэгээ бүгдээр яг тэмдэглэжээ заа. Энд хүртэл унж байгаад яг цаг дуусах үед энэ таагдсан. За тэгвэл энэ маань ийм wiki гаргаж ирэх гэсэн. Окей. За ийм тэгэхээр candlestick-ийн stick-ийн очрыг бид олчихлоо. Тэгэхээр ногоон candle дээр ер нь бол энэ дээр ногоон candle дээр энэ дээр нээгдсэн буюу нээлт нээлтгэж. За тэгээд ногоон candle дээр хаагдахдаа энэ дээр хаалт гарч ирж байна. За тэгээд энэ маань их пи байна. Week маань болохоор тухайн цагт нөгөө нэг явсан энэ дүн байна гэсэн үг. За тэгвэл бүгдээрээ ингэж ойлгосон бол хараа энэ дээр одоо 4 цагийн алтны 4 цагийн чарт байна. Тэгэхээр алтны 4 цагийн чарт явдаг. Энэ бол 4 цагийн хугацаанд явсан одоо ханш гэсэн үг. Дээрээс унж орж ирээд энд хаагдсан. За нэгсэн цэгээс доош унсан учраас улаан candle гарч ирсэн. За дараа нь энэ хаагдсан цэгээс баг зэргийн унаад за буцаад дээшээ өсөө. За гэхдээ яг нэгсэн цэгээс дээр хаагдсан учраас ногоон candle гарч ирсэн. За гих мэтчлэн ингээд candle-ууд маань гардаг байх нэ. За ингээд candlestick-ийн талаар бүгдээрээ яг энэ хүртэл мэдхэд бол ер нь болно гэсэн үг.